За сайн байцгаана уу. Би одоо цагаан сарынхаа борцгийг хийх чинь. Ээжээрээ заалгаад энэ Мошкова анх удаа хийж үзэж байна. Ямар ч хэлсэн Монголын маань цагаан сар болж байгаа юм байна. Тэгээд залуу хүмүүс гэртээ идэлцээд тэгээд хүүхдүүдтэйгээ заалгаад өнгөрөөч гэж бодсон. Энэ жил бид нэр ятгаад байна. Тэгээд хаа дахта би ер нь зүгээр идэлцэл өнгөрч бас нийтийн залгалт гэж олдсон юм. Хятад болохоор айлуудаар залгах энэ жил би нөгөө хоолны дэглэмтэй байгаа ч айл нэг хэсэггүй гэртээ хөнгөө заахан ёслоод өнгөрөөч гэж бодлоо. За тэгээд манай ээж ер нь бол та нарт гэж хэлээд аав ээжийнхээ хажууд байгаа гэдэг аав ээжээ заалгах хэрэгтэй. Энэ баоныхаа хийгнүүдээ хийгээ сурчаарэ гэж хэлмээр байна. Яа тэгэхээр би та нарыг гадаад яв гэж хэлэхгүй л дээ. Гэтэ тусдаа гараад хайр ихнэр болохоор ийм юм чинь аяга хэрэг болт юм байна. Жишээ нь өрөм хайлуулах тийм Монголынхаа бид нар уламжлалтаа алдаж болохгүй. Бид нэр өвлүүлж аавж үр хүүхдүүдтэй өвлүүлэх ёстой хичнээн гадаад байгаа ч гэсэндээ бид нэр сайхан Монгол өв соёл, Монгол уламжлал гэдэг чинь хаанч давтагдахгүй. Бид нэр яг өв соёл маань өвлөж үлдэх ёстой. Тийм болохоор бид нэр аавж хажууд байгаа дээр та нар борц хийхийг сураад, өрөм хайлуулахыг сураад, цагаатайг хийхийг сурчих юм бол ер нь хаанч хэрэг болно шүү. Залуу хүн гэж тоохгүй яж болохгүй юм байна гэж би бодлоо. Тэгээд ямар ч хэлсэн цагаан сарынхаа борцгийг ингээд ээжээрээ заалгаад анх удаа хийж байгаа маш их баяртай байна. Тэгээд ээжтэй маш их баярлалаа. Тэгээд хийж дуусчаад би та нарт дараа нь харуулна заяа. За түр баяртай. Ийм хэмждэг юм байд юм байна. Тэгээд энэ өөр ингээд хэмжээ хийчихвэл аягүй зүгээр мэн. Би нөгөө хүүхдүүд унтж байгаа болохоор аягүй чимээгүй яриад байгаа шүү. За ойлгоорой. Тэгээд энэ ингээд хэмжээд ээж маань хэлэхдээ ингээд 3 зүсгсэн. Их юм бол гоё давхар мушка болно гэж хэлсэн. Манай ээж ер нь айгүй юм хийдэг. Би бол хөдөөний хүүхэд шүү дээ. Яг хөдөөний яг нөгөө нэмэдэг family гэж ярьдаг шүү дээ. Яг хөдөөний малчин айлын хүүхэд. Моорон чадна. Ер нь юм хийж чадна. Тэгээд юм аяхад энэ борц хийхийг бол хараад байжсэн шиг би даж өөрөө ерөөсөө хийж үзэж байгаагүй юм байлээ. Ямар ч юм өөрөө би дагаад бигээ сурчий гэж бодоод дараа нь бид нар хэрэгтэй шүү дээ. Тэгээд нөгөө тийш нуушгаад. Хань юмэрхүү. Гауданы 30 минут чи юм. Тэнийг шараа. За нэг юмэрхүү болсон байна. Нийтээ. Энийг самар хийдэг. Болсон байна. Яг одоо хийж байгаа хэд бас хөөрхөнтэй болсон шүү дээ. За баярлалаа. Баяртай.